Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн инновацийн удирдлага гэдэг сэдвээр ярина. Энэ удаагийн дугаарт манай үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болох Монс Group ерөнхийлөгч Хүрлбаатар бай, дэд ерөнхийлөгч Эрдэнэ Чимэг гээд энэ хүмүүс оролцож байна. За би асуултаа Хүрлбаатараас эхлэе гэж бодож байна. Миний мэдхийн одоо инновац гэдэг үг Монгол сүүлийн хэдэн жил орж ирж байгаа үг өөрөө. За Монгол улс ч өөрөө шинжлэх ухааны уламжлалгүй нэг тийм уламжлалаас тасардсан орн. Тэгээ та энэ инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа миний мэдхийн бараг цорын ганц хүн та энэ салбарын хөгжлийг яаж харж байна? Тэгэхээр хүний өмнө одоо шинжлэх ухааны уламжлал гэдэг талаас нь ярих юм бол Монгол улс бол шинжлэх ухааны асар их уламжлалтай болсон. Үнэхээр завсран тасалдсан. Энэ тасалдсны үгээр өөрөөр Монгол бичиг үсгийг тодорхой хэмжээгээр хүмүүс мэдхээ болоод кирилл бичиг орж ирээд тэгээд одоо Монгол бичиг дээр байгаа. За Монголын ихэнх шинжлэх ухаан нэг хэсэгтээ бол төвд хэл дээр явж ирсэн. Зохиолчд маань төвд өөрчлөлийг найраглаа бичижсэн. Одоо мянгат эрдэмтэн гээд математикийн том эрдэмтэн, амрахын том эрдэмтэн бид нар маань цөмөр ихэнх төвд хэл дээр бичижсэн. Монгол дээр хэл дээр бичижсэн. Энэ бүх судар бичгтэйг бид нэр танилцж чадахгүй, төвд хэл мэдэхгүй, монгол бичгээ мэдэхгүй болсон учраас үнэхээр энэ уламжлал тасарсан юм байна. Тэгээ одоо бол одоо сүүлийн жилүүд бол инновац гэж ярьж байгаа бол үнэхээр одоо дэлхийн хөгжлийн чиг хандлага нь инновац юм л да. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг бол өөрөө мэдлэгийг, мөнгийг одоо мэдлэг болгож байгаа процесс. Тэгэхээр шинжлэх ухаан бол манайд социализм гэж олдооч гэсэн эрчимтэй хөгжиж байгаа. Эрдэмтэд маань одоо тодорхой хэмжээний хөрөнгө дутагдж байгаа ч гэсэн байгаа хөрөнгө мөнгөө зарцуулаад тэрийг бол одоо мэдлэг болгож байгаа. Шинжлэх ухааны олон сайхан нээлтүүд хийж байгаа, олон сайхан бүтээлүүд гаргаж ирж байгаа. Гэтэл энэ мэдлэг маань эргээд баялаг болох ёстой. Энэ баялаг болох процесс бол үхээр үүнийг л инновац гэж хэлж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл мэдлэгийг баялаг болгохын процессыг инновац гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ олон эрдэмтдийн маань хийсэн бүтээсэн олон дамжилт энэ шинжлэх ухааны дэлхийд дахинд эрс хүчтэй эрчимтэй хөгжиж байгаа энэ хөгжил энэ олон дамжилтыг үнэхээр эргүүлээд баялаг болгох, хүний бүтээгдэхүүн болгох, үйлчлэгээ болгох, хүнд хүргэх тал дээр бол үнэхээр Монгол улс бол нэлээд хойгуур. Тэгэхээр инновацийн талаар одоо Америкууд хийсэн нэг судалгаа байдаг. Техасийн сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа Монгол улс бол 117 дугаар байранд явж байгаа. 180 улсаас. Тэгэхээр энэ тал дээр бол одоо хаана анхаарч эхэлж байгаа. Тэгээ Монгол улсд бол одоо инновацийн хэд хэдэн холбоо байгуулагдсан. За нэг инновацийн холбооны ерөнхийлөгч нь бий байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэд багш нар, академикийн олон хүмүүс оролцсон нэлээд том холбоо байна. Тэгээ бид нэр хамгийн түрүүн энэ сургалтыг зохион байгуулах инновац гэж юу юм бэ? Яагаад одоо бид нэр мэдлэгийг эргүүл баялаг болгох ёстой? Яаж болох вэ гэдэг тал дээр бид нэр сургалтын ажлыг асар их зохион байгуулж байна. Хоёрдугаар төвхөр инновацийн хууль батлагдах ёстой. Тэгээ энэ инновацийн хуулийн батлах процесс бол бид нэр олон санал сэтгэлээ хөснөлтөө олон эрдэмтдийн, олон багш нарын, олон бизнесмэнүүдийн санал сэтгэлийг тусгаад энэ инновацийн хуульд өгсөн. Тэгээ харамсалтай нь инновацийн хууль сая чуулганаар батлагдж чадаагүй. Одоо өчигдөр нэгдсэн хаврын чуулганы төлөвлөгөөнд орсон байна лээ. Тэгээ инновацийн хууль батлагдах юм бол Монголд одоо бас инновацийг хэрэгжүүлэх, одоо өөрөөр хэлбэл мэдлэгийг баялаг болгох процесс бол нэлээд хурдтай явах байх гэж бодож байна. Ер нь Америкийн нэртэй бизнесмен Джек Welch гэж хүн бий л дээ. Одоо General Electric-ийг олон жил удирдсан. Одоо дэлхийн Америкийн шилдэг бизнесмэнээр 10 удаа шалгарсан тийм том бизнесмен байдаг. Тэр саяхан Барак Обамад зөвлөгөө өгсөн байдаг. За бид нэр Америк бол одоо энэ эрчимтэй хөгжиж байгаа брикийн орнууд. Ялангуяа Хятадтай дундад зууны аргаар өрсөлдөж байна. Бид нэр ингэх юм бол эдийн засгийн өрсөлдөөнд ялагдана. Бид нэр энэ одоо Хятадтай өрсөлдөх гол арга бол инновацийн арга зам мөн. Бид нэр энэ Apple шиг л өрсөлдөх ёстой. Өөрөөр хэлбэл Steve Jobs
Jobs шиг өөрөөр хэлбэл юу гэхээр одоо iPad, iPhone гэх зэрэг ийм инновацийн бүтээгдэхүүнүүд хийсэн цагт л бид нэр дандаа урд нь явж чадна. Энэ бол манай хөгжлийн чиг тулгуур гэж хэлчихсэн. Тэгэхээр дэлхийд инновацаар тэргүүлж байгаа улс гүрнүүд хүртэл инновац улам эрчимжүүлэх, энийг бол өрсөлдөөний гол хэрэгсэл болох тал дээр яригдж байгаа болохоор энэ үнэхээр чухал асуудал. За тэгээ та эмийн салбарт ажилладаг, эмийн үйлдвэрлэдэг, импортлж оруулж ирдэг. Энэ таны ер нь эрхэм зорилго юу юм бэ? Компани ч эрхэм зорилго юм. Юуны төлөө та нар ажиллаж байна? Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэгдүгээрт бол хамгийн орчин үеийн одоо эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчлэгийг л хэрэглэгчдэд өргөе гэсэн эрхэм зорилго байна. Нөгөө нэг манай үнийгээ үндэслээд бид нэр Монгол оюун сэтгэлийг дэлхийд таниулна гэсэн эрхэм уриатай. Монс гэдэг нь маань угаасаа Монгол оюун санаа гэсэн үг. Тэгэхээр энэ Монгол оюун санаа, Монгол оюун сэтгэлийг бид нэр дэлхийд таниулна гэж. Тэгэхээр манай нэртэй компани л дээ MCS гэдэг. Бид нэр бол бидний өрөө бас тодорхой. Дэлхийн хөгжлийг Монголд нэвтрүүлнэ гэсэн. Тэгэхээр бид нар манаас асар их ажил хийж байгаа жишээ Тайван гэдэг юм уу, Coca-Cola гэдэг юм уу, дэлхийн нэртэй бүсүүдийг үйлдвэрлэлийг Монголд авчирч нэвтрүүлж штэ. Бид нар бол одоо манай би ярьсан түрүү Монголын уламжилт амрах ухаан байна, Монголын уламжилт шинжлэх ухаан энэ сэтгэлгээг орчин үеийн шинжлэх ухаантай холбоод ингээд дэлхийд гарах ийм зорилготой гэж байна. За ийм үйлдвэрлэл гэдэг хүмүүсийг хүн байгаа газар бол өвчин байж идэг. Энэ дэлхийн шинжлэх ухааны хөгжил хүнийг өвчнөөс нэг өдөр салгах болов уу? Хэрвээ ийм шинжлэх ухааны бүтээл гарчвал эмийн бизнес унаж гэдэг юм ийм хүн байх уу? Ер нь одоо төвхтэй л асуулт байна. Юу гэхээр нэгдүгээр бол өвчин гэдэг бол маш олон шалтгаантай. Нэг хамгийн гол нь тэр шалтгаануудыг л бид нэр арилгах ёстой. Тэр хүмүүс амьдралын хэв загвар буруу байна. Амьдралын одоо өөрөөр хэлбэл өвчин чинь бас генетикийн удамшлын юм байна. Тэгэхээр энэ бүгдийг арилгах гэдэг төвхтөл харин эмзэн шинжлэх ухаан бол асар эрчтэй хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл явандаа бол харин ийм том үйлдвэрлэл байхгүй болоод хүнийг ерөөсөө туснаас нь шинжилгээ яваад ямар өвчин байна яг тэрэнд нь таарсан одоо эмийн санд энэ найруулдаг шиг яг тэрний хэрэгсэл биотехнологийн аргаар тухайн одоо өмчлөх эмийн хүн болгонд нь тааруулаад хийх тийм цаг нэг их удахгүй 21 40 50 жилийн дараа бол тиймэрхүү үйлдэл биднэрт харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүний өвчнийг онцлоод яг тэр хүнтэй таарсан одоо генетикийн хувьд өвчлөлийн хувьд тухайн хүний бие махбодын онцлогтод таарсан тийм хүн болгонд нь энэ төдөл гэж байгаа одоо тийм тохирсон юм гэсэн юм дөрөвдөрхөнд харагдаж байна. Та эрдэмтэн бас дээрээс нь том бизнесмен энэ хоёр шин чанар яаж цохилдож байна уу, хэр зөрчилдөж байна? Энэ хоёр маань одоо миний яриад байгаа тэр инновац гэдэг юм дээр л нэлээд сайн тохироод байх шиг байна. Өөрөөр хэлбэл бид нэр энэ мэдлэгийг одоо үнэхээр ингээд эргүүлээд бүтээгдэхүүн болгох мэдлэгийг капитал болгох энэ процесс маань бол үнэхээр бизнес сэтгэлгээ, маркетинг, зохион байгуулалт, менежмент олон зүйл шаардж байна. Тэгэхээр энэ тал дээр бол үнэхээр цогцолж байна. За эрдэнэ чимэг дэд ерөнхийлөгчөөс нэг асуулт асууя. Танай эмийн импортын салбарч одоо Монгол улсад хичнээн хувийн байр суурь эзэлдэг юм байна. Одоо монопол юу вэ? За тэгэхээр юуны өмнө энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа бид Элизабет хамт олон бас баярлалаа гэж хэлье. За тэгээд сая манай хөрөлөтөр ерөнхийлөгчийн ярьсан энэ инновацийн тал дээр тийм ээ. Тэгэхээр бас яг энэ эмийн импорт энэ бол өөрөөр хэлэх юм бол Монс компанийн хувьд Монгол улсад тодорхой хэмжээнд одоо инновацийг бас импортлж байгаа гэж хэлж болно л да. Өөрөөр хэлэх юм бол одоо дэлхийн шилдэг эмийн үйлдвэрлэгч нар одоо эмийн бүтээгдэхүүнийг зохион бүтээхийн тулд өөрөөр хэлбэл эмийн бүтээгдэхүүн зохион бүтээнэ гэдэг маань өөрөө инновац шүү дээ. Тэгэхээр энийг зохион бүтээхийн тулд бол асар их хүч хөдөлмөрийг зарцуулдаг л да. Жишээлбэл нэг одоо эмийг
нэг өвчнийг ангаах, нэг эмийг зохион бүтээхэд бол тодорхой хэмжээнд 5-аас 10 жилийн хугацааны хөдөлмөр нэгдүгээр шаарддаг. Тэн дээр маш одоо олон эрдэмтдийн толгой ажилладаг тийм ээ. За тэрийг бүтээж байгаа тэр эрдэм шинжилгээний институт тэр төвд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол асар их байдаг. Хэдэн тэрбум доллараар хэмжигдэх ийм хэмжээнд байдаг. А зөвхөн нэг химийн молекулыг өөрөөр хэлбэл эм гэдэг маань өөрөө бас л химийн молекул шүү дээ. Шинэ молекулыг гаргаж ирэхийн тулд одоо доод тал нь 1 тэрбум төгрөгөөс 1 тэрбум доллараас ахуулсан хөрөнгө оруулалт шаарддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар зүгээр нэг тийм одоо нэг амоксициллинч гэдэг юм уу одоо нэг антибиотикийг тийм ээ өнөөдөр Монголын иргэдэд хүргэж өгөхийн тулд тэрийг хамгийн сүүлийн үеийн орчин үеийн шийдэлтэй тийм одоо бүтээгдэхүүнийг гаргаж авахын тулд тэр гадаадын тэр эмийн пүүс маань доод тал нь 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд маш олон судалгаа шинжилгээнүүд өөрөөр хэлбэл энэ маань эхлээд одоо амтан дээр туршигдана дараа нь хүн дээр туршигдана энэ бүхэн бол асар их хүч хөдөлмөр асар олон эрдэмтдийн одоо оюун ухаан шингэсний дараагаар энэ болж гарч ирдэг. Тэгээд энийг бол бид тодорхой хэмжээнд Монгол улсад бас импортлж оруулж ирдэг л дээ. Өөрөөр хэлбэл Монс компани гадаад харилцааны үндсэн зорилго юундаа байдаг вэ гэхээр дэлхийн одоо шилдэг эмийн үйлдвэрлэгч өөрөөр хэлбэл тэр их хүч хөдөлмөрийг зарцуулсан тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа дэлхийн шилдэг компаниудыг Монголд оруулж ирэх юмсан л гэсэн ийм зорилгоч тавьж ажилладаг. Ер нь энэ сүүлийн 21 жилийн хугацаанд Монгол улсад орж ирж байгаа одоо хамгийн орчин үеийн шийдэлтэй орчин үеийн эмчилгээний одоо шийдэлтэй энэ бүтээгдэхүүнийг бол Монс компани бас бараг дагнаж оруулж ирж байгаа л да. Ер нь бол Монгол улс маань өөрөө бас монополийн тухай хуультай. За альва эмийн компаниудын хувьд ч гэсэн альва нэгэн улс оронд нэг одоо дистрибьютор компани хийж сонгодог л дээ. Яагаад гэхээр одоо бид чинь бас л өрсөлдөөнтэй зах зээлийн дэлхийд амьдарч шүү дээ тийм ээ. Зөвхөн нийгэм гэж хэлэхтэй биш. Энэ дэлхийн маань өөрөө тийм орчинд одоо байгаа учраас одоо дэлхийн тэр том компаниуд бол Монгол улсад жишээлбэл зөвхөн Монс компани биш тодорхой 1-2-оос 3 дистрибьютор компаниудтай ингэж ажилладаг. Энэ утгаараа бол Монголд ч гэсэн бид нар тэр бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа ч гэсэн бидний хооронд бол өрсөлдөөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ өрсөлдөөн маань юугаар илэрдэг вэ гэхээр тэр хамгийн сайн бүтээгдэхүүнийг бид нар Монголын аль өнцөг болонд хамгийн сайн чанартай тээврээр хамгийн сайн одоо чанарыг хадгалсан тийм байдлаар одоо суманд байгаа ч юм уу нэг малчны гар дээр авчих бай. Энэ бол өөрөө тийм ээ өрсөлдөөний үйлчлэгээний шинж чанар бол одоо илэрч байна гэсэн үг л дээ. За нэг шүүмжлэлтэй асуудал байдаг. Хуурамч юм гээд. Энэ хуурамч юм ямар үр дагавартай байна уу? Байгаад бол яаж шийдэж чинь хүмүүс? За хуурамч эмийн асуудал бол ялангуяа одоо зах зээлийн нийгэм шилжсэн 1990 оноос хойш Монгол улсад бол хуурамч эмийн асуудал үнэхээр толгой зовоод одоо хүн болгоны толгойн өвчин болсон асуудал байсан. Төр засгийн хувьд ч тэр одоо яг энэ салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд ч тэр яагаад вэ гэхээр хажууд байгаа хятад улс маань өөрөө бас 90 оноос энэ зах зээлийн нийгмийг сонгоод авсан тэр цагаас ахуулаад хятад улсад бол хуурамч бүтээгдэхүүний зах зээл бол цэцгэлээ өгсөн шүү дээ. За яг хажууд байгаа Оросын холбоот улс маань Оросын холбоот улсад бол ялангуяа энэ эмийн бүтээгдэхүүн дээр хуурамч эмийн одоо нийт зах зээлийн 30-аас 40%-ийг бол хуурамч эзэлдэг гэсэн ийм тоо баримт бол байнга байж идэг. За гэтэл тэрний дунд байгаа Монгол улсад бол тийм ээ яг энэ хуурамч им орж ирэх бас бүх таатай болцоол байсан үгүй байсан. Ягаад гэхээр манай хил гайл чөлөөтэй байдаг тийм ээ. Одоо зөвшөөрөл олгож байгаа байгууллагууд, хяналтын байгууллагуудын манаас хүч сууд байх жишээтэй. Тэгэхээр ер нь бол 90-96 он хүртэл Монгол улсад орж ирж байсан нийт одоо эмийн бүтээгдэхүүний бараг 50-60% тодорхой хэмжээнд хуурамч чанарын шаардлага хангахгүй л гэж бид хэлдэг юм л та. Яг хуурамч гэдэгтэй биш тийм ээ. Тийм бүтээгдэхүүн бол их байсан. За энэ дээр ер нь сүүлийн 5-6 жилийн туршид бол энэ асуудлыг нэлээд сайн шийдэж байгаа л та. За энэ дээр бол нэгдүгээрт мэдээж Монгол улсын маань өөрийн хууль дүрм нэлээд сайн боллоо. Гайлын байгууллагууд маань бас харьцангуй сайн ажилладаг боллоо. Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа шаардлагууд нь өндөр боллоо. Хяналтын одоо мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа бас сайжирлаа. За дээр нь яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд жишээ нь Монс компанийн хувьд бол энэ дээр үнэхээр томоохон одоо тэмцлийг бол үнэлж чаддаг л та. Өөрөөр хэлбэл жишээлбэл ихэнх бүтээгдэхүүнийг Оросын холбоот улсаас ч юм уу тийм ээ одоо Америкт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, Францад үйлдвэрлэж байгаа
тэр бүтээгдэхүүнийг бид нэр Оросын холбоот улсын зах зээл дээрээс оруулж ирдэг. Дамжуулан оруулж ирдэг. Тэр үйл ажиллагааг бол зогсоох дэлхийн хувийн нэмээр оруулсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл бид нар яг үйлдвэрлэгч компаниудтай шууд гэрээ байгуулснараа тэр компани маань эргээд Монгол улсад одоо борлогдож байгаа өөрийнхөө бүтээгдэхүүн дээр 100% бас хяналтаа тавьж чаддаг. Ингэж хамтарч ажилласны дүн дээр бол энэ дундын ямар нэгэн чанаргүй бүтээгдэхүүн орж ирэх тэр замыг бол тодорхой хэмжээнд хаасан. Гэхдээ өнөөдөр бол дотоодын зах зээл дээр бас тодорхой хэмжээнд 10-аас 15% хүртэл одоо чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн явж байгаа бол үгүйсэх аргагүй л дээ. Тэгээд бидний хувьд бас нэг энэ чанарын асуудлыг гаргаж одоо тавьдаг нэг асуудал маань ер нь бол бидний барьж байгаа нэг зарчим бол Монос гэдгийг одоо Монголын ард түмэн харахтаа чанар гэж хардаг байгаасаа гэсэн ийм үндсэн зорилготой 21 жилийн туршид бид нэр үйл ажиллагаагаа явуулсан. За энэ дээр бид өөрсдийнхөө оруулж ирж байгаа бүтээгдэхүүн болгоныг тодорхой хэмжээнд бас хамгаалтын системээр хамгаалдаг л да. Тэгэхээр Монс гэсэн ийм одоо үнэт цаасаар тийм ээ галограммаар хамгаалагдсан ийм бүтээгдэхүүнүүд дээр бол бид 100% чанарыг бол одоо хянаж чаддгаа гэж хэлж байна. Энэ дээр бас бид нэр маш их хэмжээний хүч хөрөнгө хайж ажилладаг л да. За Хүлбаатар эрхлэгчээс Монголд олон группүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Энд би боддог нь Монгол улс дотор байгаа бас нэг улс юм да. Тийм улс дотор байгаа улсууд ч та нарч бас нэг 1000-2000 хүн ажиллаж байгаа. Тэд чинь Монгол улсын иргэн дээр бас нэг улсын зохион байгуулалтаар ажиллаж байгаа. За Монголын ард түмэн бол ядуу байгаа, хэцүү байгаа гэж ярьж байгаа тийм. Ядаж та бүхэн компани дотор байгаа ард иргэдээ ямар сэтгэл ханамжтай байлгах чинь энэ тал дээр юу хийж байна гэж асуумаар байна. Тэгэхээр манай компани эрхэм зорилго дотор биелдэг. Өөрөөр хэлбэл бүтээлч хамт олондоо бүтээлч орчин хөгжих ирээдүй гэсэн юм үрээтэй ажилладаг. Тэгээ юу гэхээр бид нэр мэдээж одоо цалинг бол боломжоор Монгол улсын донтчаас өндөр ер нь хийсэн бүтээсэн хэмжээгээр нь болох юмсан гэдэг нь үүднээс цалингийн системд нэлээд анхаарал нэлээд. За нөгөө тал дээр бид нэр хүмүүсийн бас нэг хандлагын орчинд мэдээж ажиллах орчныг зохицуулах тал дээр бол нэлээд анхаарч байгаа хүмүүс анзаардаг л хальтаа хүмүүсийн эмийн сангууд, офисууд, мангар нийлүүлэх төвүүдээр очих юм бол ер нь Европ стандартаар ажиллах орчин нөхцөлөөр нэлээд өндөр болсон байна. За нөгөө талдаа хүмүүсийн орон сууцны асуудал байгаа. Тэгэхээр энэ орон сууцны асуудал дээр бол бид нэр бас хүмүүсийн орон сууцны зээлэнд хамруулах нэлээд эрчимтэй бүтээл сайжруулж байгаа хүмүүстэй орон сууц авахт нь тодорхой хэмжээний дэмжлэг тусалцаа үзүүлэх энэ тал дээр бол нэлээд эрчтэй ажиллаж байгаа. За одоо сүүлийн үед бол яг ер нь манай хүмүүсийн ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн одоо хүндрэлтэй асуудал бол орон сууцны асуудал л да. Манайхан залуучууд их олон ажилладаг. Ер нь компани 70-80% дандаа залуучууд байна. Тэгэхээр энэ залуучууд нь хамгийн хүнд асуудал байрны асуудал. Тэгэхээр бид нэр энэ байрны асуудлыг шийдэхэд ер нь өөрсдөө бас оролцъё. Аль болох хямдхан байр орон сууц барьж залуучуудаа орон сууцтай болгох. Монс констракшн гэж барилгын компани ажиллаж байгууллагад эхэлж байна. Тэгээ бид нэр зураг хийж байгаа. За үүнийхээ зэрэгцээ бас хөдөө орон нутгаас бол бид нэр ажиллаа эхэлчихсэн байгаа. Хөдөө орон нутгаас одоо 360 айлын орон сууц барих ажил нэлээд эрчимтэй явж байгаа. Манай эрдэнэ чимэг захирлал дээд ерөнхийлөгчдийн талаар нэлээд ярих байна. За би танаас дахиад нэг асууя. Гэхдээ яг бидний өнөөдөр жишээ нь менежментийн авал дотор байдаг тийм ээ. Ажилтан хүн сэтгэл ханамжтай ажиллахад дөрвөн хүчин зүйл үүдэг. Тэр нь хамгийн сүүлд нь цалин ордог юм билээ. Нэг номерт мэдлэгтэй чадвартай удирдагч, хоёрт маш сайхан орчин ажлын талбар, гуравт хамт олон, тэгээд цалин ордог. Монголчууд одоо улсаас бол байранд ортлоо хол байна. Тэгэхээр жишээ нь юу гэдэм төр захиргааны байгууллагатай хамтрахынчтай хаашаа жишээ нь яг жишээ болгоод чинь улсаас та бүхнийг дэмжиж ажилчдынхаа тоог нэмээд цалингаа нэмээд тэдгээрийг бүгднийг байранд оруулах нөхцөл тавиад зөрүүнд нь татвараас чөлөөлээг үл энэ байж болох
бодлого мөн үү? Нэг бол бид нэр одоо өстой 100 гэдэг юм уу 200 гэдэг хэдэн хувь гэдэг хамгийн одоо баяртайгаар хүлээж авах асуудал л да. Ингээд шийдчихвэл болмоор санагддаг. Бүх хувийн хвшлүүд тийм эрхийн өгөөд тэгвэл улс өөрөө хийх шаардлагагүй юм шиг санагдаад байна. Тийм ээ. Ер нь бол одоо ч гэсэн би орон сууцны асуудлууд дээр боддсон л да. Ер нь бүгдийн орон сууцаар хангах ёстой юу ёсгүй юу? Тийм боломж байна уу үгүй юу? Тэгэхээр гэр хороол ер нь төрөл дэд бүтцийн оруулаад тэгвэл өөрөөр гэр хороол руу бохир усны систем, цэвэр усны систем, халаалтын систем, цахилгаан нэг ингээд оруулаад өгөх юм бол хүмүүс одоо хаваа зүрээд одоо жижигхэн одоо эхлээл одоо бидний ярьдаг амбар жижигхэн нэгээрээс хуцыг бол яаж игээр хүн босгоч байна. Тэгээд нөгөө дэд бүтцэн орчихсон байх юм бол бүх юм болно шүү дээ. Одоо бол энэгээр оролт байгаа нойлын асуудал, бохирын асуудлыг энэ утааг энэ бүгдийг бол одоо орон сууцаар шийднэ. Мэдээж энэ давхар их хэвээр асуудал. Нөгөө талдаа нэг хэсэг орон сууцнуудыг бол гэр хорооллуудыг бол бид ерөөсөө дэд бүтцээр анхаад улсаас тийм их мөнгө орохгүй шүү дээ. Өөрөөр халаалтын шугамын одоо айл хашаасан оруулаад өгнө гэсэн, бохирыг оруулаад өгнө гэсэн. Энэ бол орон сууцынхаас хэд дахин хамтгаас асуудал байхгүй. Тэгэхээр өөрөөр энэ олон арга замуудыг уялдуулах хэрэгтэй гэж бодож байна. Яг энэ дээр хэлэхэд жишээлбэл одоо гадаадын сайн туршлагууд бас байгаа л байхгүй. Жишээлбэл Солонгост бид нэр одоо ихэнх нь Солонгост очиж үзсэн тийм ээ. Тэгэхээр Солонгосын ороод бол Samsung, Lotte гэдэг юм ингээд LG гэдэг ингээд бүр байшин дээр бичсэн том хорооллууд байдаг штэ. Энэ бол өөрөө юг харуулж байна гэхээр мэдээж тэр том одоо тэр үндэсний томоохон корпорациуд маань тодорхой хэмжээнд яг тэрэндээ ажиллаж байгаа хэдэн мянган ажлагчдынхаа одоо нийгмийн асуудлыг бол яг ийм маягаар шийдэж байгаа байхгүй юу. Өнөөдөр Монгол улсад 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр батж гаргаж ирж байна. Гэтэл одоо яг Мос компанид ажиллаж байгаа нийт ажлагчид маань ихэнх нь залуучууд байна. Эдгээр маань бүгдээрээ энэ хөтөлбөрт одоо хамрагдах үнэхээр сонирхолтой байгаа байхгүй юу. За гэтэл энийг одоо шийдэх бас нэг арга зам бол яг ийм маягаар жишээлбэл Мос компани ягаад өөрийн Мос гэсэн ажилчдын хороолтой байж болохгүй гэж яг улсаас тодорхой хэмжээнд компанид нь барилга барих зээлийг олгож өгөөд, газрыг олгож өгөөд ингэчих юм бол одоо Мос компани 5-600 залуу ажилчид бол тодорхой хэмжээнд нэг сургуулаа төгсөөд ирээд 5-6 жил ажиллаад 5-6 жилийн туршид орон сууцтай амьдраад ингээд сэтгэл амар ажлаа хийгээд явах юм бүрэн боломжоор хангагдах байхгүй. Мэдээж тэр хүнийг бол нэг өрөө хоёр өрөө байранд тасан туршид амьдруулж байгаа гэсэн утгатай биш. Энэ бол тодорхой хэмжээнд одоо бид нар бараг таранзит гэж хэлж болно шүү дээ. Залуучууд маань хөл дээрээ босох хүртэл ийм байранда амьдраад дараачийнхаа одоо шатандаа бол тийм ээ өөрсдийн гэсэн хаустай болох ч гэдэг юм уу. Ийм маягаар бол амьдралаа шийдээд явах бүрэн боломж нь харагдаад байна. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр л одоо төрийн зүгээс барих бодлого, бизнесийг дэмжих тэр бодлого энд харагдаад байгаа юм л да. За төр бол ойртой туслахгүй хаа. Та нар нэг өөрсдийнхөө хэмжээгээр хийж байгаа тийм ээ. За хүмүүсийн цалин нэмэх үндсэн шалтгаан бол Монгол улсын үйлдвэрлэгч нарын экспорт гэж би одоо ойлгоод байгаа. Та нарт ингээд инновацаараа дамжуулаад экспорт хийж компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх. За цаашлаад ярих юм бол энэ өмчлөлийн бүтцийг өөрчилж тийм ээ дэлхийн зах зээл дээр гаргах энэ зориг төвчээр боломж нөөц бүрдэж гэнэ үү? Та энэ талаар юу гэж бодож байна? Тэгэхээр яг ер нь манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд дээр гадаадын хэрэглэгч нарын анхаарлыг татсан хэд хэдэн бүтээгдэхүүн байгаа л да. Яг санал хийж байгаа бид нэр зарим нь гадаадд бүртгүүлж хэлж байна. Тэгэхээр тэр юмуудыг ингээд экспортлно гэхээр олон улсын стандартын шаардлага одоо эмийн үйлдвэрлэлийн салбарт бол GMP гэж стандарт байдаг олон улс. Тэр стандартын шаардлагыг хангасан үйлдвэрээс л одоо бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Бид нар ч гэсэн гадаадаас юм оруулж ирэхдээ тийм шаардлага хангасан эмийн үйлдвэрээс бүтээгдэхүүн оруулж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр экспорт хийхэд бол тийм үйлдвэр байгуулах хэрэгтэй байна. Тэгээд түүний хувьд бол одоо бид нар энд бол асар их хэмжээний хөрөнгө шаарддаг. Тэгээд бид нар Европын зэрэг босролтын банкта 2010 онд гэрээ гээд байгуулаад тэгээ одоо нэлээд хэмжээний хөрөнгө татах болоод одоо барилгын зураг хийгдээ зөвшөөрлөн гараад одоо барилга барих ажил эхэлж байна л дээ. Энэ хоор эхэлнэ. Ер нь өнгөрсөн намарч гэсэн бид нар агуулгын хэсгээс эхэлж гисэн.
Тэгээ одоо энэ олон улсын стандартын шаардлага хангасан энэ үйлдвэр барихаар нэгдээд бид нэр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох. Нөгөө талд нь бид нэр юу гэхээр мэдээж энэ гадаад өөрийнхөө ард түмэж байгаа гаргаж байгаа юм бол хамгийн орчин үеийн одоо шаардлагуудыг хангасан хамгийн шинжлэх ухааны технологийн дэвшлиг агуулсан байх ёстой дутуу. Тэр утгаараа бол манайх ерөөсөө анх одоо зохион бүтээгдэхүүн гэж байгуулагдсан дараа нь эрдэм шинжилгээнүүд бас одоо энэ судлалыг хүрээлэн гэж байгаа. Энэ хүрээлэнгийнхээ бид нар хүчин чадлыг бол нэлээд нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл одоо бараг жил тэрбум шихэн төгрөгийн одоо төсөвтэй юм хүрээлэн ажиллаж байна. За энэ хүрээлэнгийн бол Монголын одоо ангаах ухааны нэртэй эрдэмтдтэй нэг актемч тавга тэргүүлж өдөрдөж байгаа. Манайд бол одоо Оросын холбооны Чех, Солонгос, Монголд хамгаалсан олон сайхан залуу эрдэмтэд ажиллаж байгаа. За манай хүрээлэнгээс ч гэсэн одоо бид нар Оросын холбооны улс, Солонгос, Хятад, Герман зэрэг улсад бас залуучуудаа явуулчихсан байна. Өөрөөр хэлбэл эрдэнэ зэрэг хамгаалах, туршлах, судлах зэрэг мөн олон дэлхийн олон одоо нэмийн чиглэлээр ажиллаж байгаа хүрээлэнгүүдтэй холбоо тогтоочихсон. Тэгжээж бид нэр одоо хамгийн сүүлийн орчин үеийн шинэ зохион бүтээж ингээд экспорт гаргах энэ нөхцөлөө бүрдүүлэх гэж явж байна л да. Амжилттай явж байгаа гэж хэлж байна. Энэ ардын ангаах ухаанд итгэдэг байх. Сая хөрлөлтөр захирал маань бас анх юу ярианыхаа ихэнд бас хэлжсэн л да. Монгол улсыг уламжлалт шинжлэх ухаантай орно гэвэл одоо тодорхой хэмжээнд энэ маань дунд нь тасарсан болохоос биш маш одоо хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт ангаах ухаантай ийм улс орн шүү дээ. Тэгээд ер нь тодорхой хэмжээнд Европ имлэг нэлээд хүчийг аваад дэлхийн нийтээр ингээ хүчийг аваа явж байгаа. А энэний дараа 21-р зууны дунд үеэс бол цаашид нэлийн тийм ээ хүчийг авах энэ шинжлэх ухаан бол яхаа аргагүй одоо Монгол энэ Азийн уламжлалт хамгаалах ухаан байх ёстой гэж бол бид үнэхээр итгэдэг. Өөрөөр хэлбэл хүн гэдэг бол би өөрөө удамцч мэрэгчлээ, генетикч мэрэгчлээ хүн л дээ. Хүн болгон хоорондоо адил биш шүү дээ. А гэтэл хүн болгон өөрсдөө адил биш тийм нөхцөлд хүмүүсийг өнөөдөр яаж хэмжлээд байна гэхээр массаар нэмжлээд байгаа байхгүй. Та ханиад төрөл ханиадны имэл уудаг тийм ээ. Та ч уудаг, би ч уудаг, бидний хүүхдүүд ч уудаг. Нэг л төрлийн имийг уугаад байдаг. Нэг төрлийн өвчин дуслаа, хоолоо өглөө бүгд нэг төрлийн антибиотик уугаад явдаг. А гэтэл хүн болвол хүн гэдэг чинь өөрөө тус-тусдаа бодгал хүн болгон бие биенээсээ өөр. Тэгэхээр энэ юг харуулад байна гэхээр угаасаа л ангаах ухаан гэдэг бол яг тэр хүндээ зориулагдсан, тэр хүний бие организм тэрэнд зориулагдсан тэр л эмчилгээг л цаашид авч явах ёстой байдаг. За энэ нь бол манай ардын уламжлалт ангаах ухаанд бол гүн илэрлээ олсон гэж шүү дээ. Өөрөөр хэлбэл бид одоо уламжлалт ангаах ухааны эмчтэр очиход зөвхөн танд зориулсан жороор зөвхөн танд зориулж имиж найруулж өгдөг ийм системтэй байсан. Тэгэхээр цаашдаа ч гэсэн ер нь энэ Азийн энэ чиглэлийн ангаах ухаан бол дэлхийд бас нэлээд хүчийг авч явах хэрэгтэй юм аа л гэж бид итгэдэг л дээ. Нэмээд хэлэхэд энэ л юм. Одоо жишээлбэл хүн ханиад төрлөө ихэд цагаан тан гэж ярьдаг л да манайхан ман шитэнч гэж ярьдаг ман дөрвгээд энэ танг ингээд өгтөө хүний судсын барьж үзээд за энэ хүн хий дамгаалсан байна уу, шар дамгаалсан байна уу, батган дамгаалсан байна уу, тухайн хүний онцлог. Дээр нь ханиад нь бас ямар нөхцлөөр ирсэн байна уу гэж барьж үзээд за задийн нарийн илүү нэмхүү, мехерийн нэмхүү гэж хүн болгонд ингэж тааруулж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ бол хүний онцлогийг хамаарсан онцлогч тэрийг үтсэн үнэхээр дэвшилттэй ангаах ухаан байхгүй. Энд бол маш их эм өгдөг штэ. Бид нэр одоо уламжлалт ангаах ухаан гэхээр лимгүү эмчилгээтэй бас зарим хүмүүс андуурч ойлгодог л одоо за энэ нэг зөв тавих юм байна, төөнөөр хийх юм байна. Энэ гэсэн иймэрхүү л ойлголт. Тэгэхээр энд бол ер нь их агуу шинжлэх ухаан штэ. Энд бол эмч байгаа, тэр физик эмчилгээний арга уулж байгаа олон төрлийн одоо орчин үеийн шинжлэх ухааны бараг ойлгохгүй, гүйцэхгүй тийм нарийн зүйлүүд байгаа л да. Одоо баг багаар тайлж эхэлж лээ. Хүмүүс одоо биширч эхэлж шүү дээ уламжлалт ангаах ухааны. Үнэхээр агуу шинжлэх ухаан. За та
сүүлийн үед бид нар чинь дэлхийн хөрөнгөний зах зээл гэж ярих боллоо. Тийшээгээ хандаад ирэхлээр уртаас компани засаглал чинь юу вэ гэж асуух боллоо. Танах компани засаглал гэдгийг яаж хүлээж авч, яаж хэрэгжүүлж байгаа энэ танай байгууллагын одоо нэр хүндтэй, чанартай энэ түгээдэг энэ зорилготой компани чинь залхамж халаа юу вэ? Яг онолдоо бол гэр бүлийн компани 3 үе дээр ундаг гэдэг юм хэлдэг тийм ээ. Тэр 3 үе дээр унаадах нь тэр бол хайшаа. Гэхдээ тэрнээс мэдээ сэргийлж чадвал унахгүй байх магадлал өндөртэй. Тэгээд энэ тал дээр та нар группийн ерөнхийлөгчийн хувьд та ямар алсын хараатай юм? Тэгэхээр яг ер нь зүгээр компаниуд их жижигхэн байсан шүү дээ. Тэнд бол одоо удирдлага менежментийн тийм нарийн арга, нарийн бүтцүүд их шаардлагагүй байсан. Үнэхээр ингээ компани томроод ирэхээр тэнд яах аргагүй төлөөний удирдлага зөвлөл гэж юу байх вэ? Гүйцэтгэх удирдлага гэж юу байх вэ? Хувьцаа эзэмших гэж юу байх вэ? Эдний үүргүүд хоорондоо ямар хэсэгт нь давхцах уу? Ямар хэсэгт нь тусдаа байх ёстой гэдэг бол яах аргагүй одоо хэлж байгаа. Манай улс ч гэсэн энэ дээр анхаарал компаниуд хаваад шинжилээд баталчихсан. Энэ хуулийн дагуу ч гэсэн төлөөлөн үйлдвэрлэх зөвлөлүүд ямар байх ёстой, хувьцаа эзэмшигчдийн хувьд ямар байх ёстой гэдэг олон сайхан шин заалтууд оруулаад одоо 7 сарын 1-ээс өмнө ийм зүйл хийх ёстой, ингэх ёстой гэдэг бүх зүйлүүдийг гаргаад өгч гисэн л дээ. Манайх бол ерөнхийдөө компанийнхаа энэ засаглалыг сайжруулахын тулд Монголын одоо компани засаглалын хөгжлийн төв гэж байгаа шүү дээ. Энэ хүмүүстэй бол ер нь энэ нэгдүгээр энэ төвийн манайх гишүүн. Зөвхөн гишүүн. Тэгээ энд бол хамгийн түрүүн бол бид нэр ихлээр үүсгэн байгуулагчд маань тэнд очиж үүсгэн байгуулагчд ямар үйлдэл гэсэн судалгааг цөмөр хамгаалсан. Мөн одоо төлөөлөн удирдах зөвлөл бол манай бүх компаниудад байгуулагдсан. Өөрөөр төлөөлөн удирдах зөвлөл гэдэг маань ямар их үүрэгтэй яаж ажиллах ёстой гэдэг бол сүүлийн 2-3 жил бол ямар нэг хэмжээгээр алдаг оног хурласаар байгаа одоо ажиллагаа нь хэвшээд одоо удирдах томжил тутам юу хэлцэх үү, яах вэ, гүйцэтгэх удирдлагатайгаа яаж харьцах вэ, гүйцэтгэх удирдлагыг төлөөлөн удирдах зүйл яаж удирдах вэ гэдэг энэ бол тодорхой хэмжээнд хэвшээд эхэлж байна л дээ. Нөгөө нэг талаас манай одоо Батхол цайд ч ярьж байна. Одоо сүүлийн үед юу гэхээр одоо олигархи гэж одоо өөрөөр хэлбэл бизнес цөөхөн гарт төвлөрөхөөс сэргийлэх гол арга бол IPO буюу одоо нээлттэй компани, хувьцаат компаниудыг хөгжүүлэх асуудал бол нэлээд яригдж шүү дээ. Хөрөнгөний биржийн шинжилгээ асуудал, хувьцааны асуудал энэ бүх асуудлууд ярьж. Энэтэй бол Монс одоо бас зэрэгцэж яваа гэж болно. Өөрөөр хэлбэл бид нар Android компаниудтай харьцаа өөрөөр хэлбэл хувьцаа гаргах, нээлттэй компани болох бэлтгэл ажлуудыг хийж байгаа. Зарим одоо компаниудад нээлттэй компани болгоё, хувьцаат компани болгоё. Хувьцаат компани болгохын тулд компани бүх зүйл ил тод байх ёстой шүү дээ. Өөрөөр тэгэхээр хүмүүс хувьцаа худалдаж авахын тулд энэ компани ийм ашиг орлоготой юм байна. Ийшээ би хөрөнгө оруулаад дайдвартай юм байна. Миний хөрөнгө хэдэн хувиар өсөх юм байна гэсэн. Тэгээ эдний ийм бүтээгдэхүүн ашигтай байна гэсэн. Ийм зүйлүүд хийх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр бэлтгэл ажлуудад бид нар хийж байгаа. За. Та бүх үзэх дуртай юм уу? Эсвэл барилдаг байсан юм? Танаас бүх дэмжиж зургатаар өчтөр хатсан. Манайх ер нь дэмжихгүй байхгүй дээ. Энэ олон юм дэмждэг. Хамгийн түрүүнд бид нар монголчууд маань эрүүл байгаасаа гэж боддог. Яг энэ дээр бас нэмэт хэлчихэд сая одоо Монс компани зүгээс бас нэгэн тандсан ажлуудын тухай сая ярьлаа л да. Яг энэтэй холбогдуулаад өнөөдөр бидний ярилцлага явж байгаа энэ цаг мөч маань өөрөө дэлхийн эрүүл мэндийн өдөртөд давхцаж байгаа юм. 4-р сарын 7-ны өдрийг дэлхийн нийтээр дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож тэмдэглэдэг. Тэгээ энэний учир шалтгаан юу вэ гэхээр тэр улс оронд ямар эрүүл мэндэд тийм ээ гол асуудал байна гэдгийг гаргаж ярьдаг ийм өдөр байхгүй. Тэгээ энэ 4 сарын 7-ныг тохиолдуулаад Монс группийн зүгээс бас нэг томоохон арга хэмжээ зохиож байгаа. Өөрөөр хэлбэл бид энэ жил 4 сарын 7-ныг тохиолдуулаад Монгол улсад байгаа ер нь эрүүл мэндэд нөлөөлж байгаа хамгийн том асуудлын нэг бол архитект юм аа гэдэг. Энийг гаргаж ирж байгаа. Тэгээд одоо энэ амралтын өдрүүдээр бас бүх телевизүүдээр явна. Өөрөөр хэлбэл бид нэр арт түмэнд зориулсан архитектийн хор уршигын талаар маш олон
нэвтрүүлгүүдийг, телевизийн нэвтрүүлгүүдийг, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тэгээ энэ маань юутайгаа холбоотой вэ гэхээр ер нь манай Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржин зүгээс гаргаж байгаа нэг томоохон тийм ээ уриалга бол энэ архины эсрэг аян байгаа шүү дээ. Архигүй Монгол гэсэн. Тэрэнд бол манайх группээр бас хамрагдсан. Архигүй Монгол хөтөлбөрөнд хамрагдсан Монс группийн хувьд яадаг вэ гэхээр ерөөсөө ажлын байран дээр ямар нэгэн архи согтууруулгундаа хэрэглэхгүй, ямар нэг арга хэмжээг архигүй зохион байгуулах. Тэгээд одоо спиртийг төвчи, спортыг дэмжи гэсэн уриалга хүртэл манай залуучуудын дунд байдаг. Тэгээд энэ маань бас яг энэ цаг мөчтөд бас давхцаж байна л да. Өнөөдрийн бидний ярианы тийм. За тэгээд санаанд юу юм чинь тохирол бүтгээр тэгдэг тийм. За нэг энэ группийн ерөнхийлөгч нартай сууж байгаа болохоор асуухаас аргагүй нэг асуулт байна. За яг бид нар чинь таны хэлдгээр 20 жил явсан тийм ээ хүүхэд явсан хүүхэд бол их сахилахгүй байна. Тэгээд алдаж ондог. Энэ сүүлийн үед энэ бүхэл том компани захирлууд чинь төр засагтайгаа хамтарч ажиллана гэдэг өөрсдийнхөө хүмүүсийг оруулах эсвэл орж ажиллуулах ч юм нэг шаардлага үүсээд идэг юм уу? Эсвэл үнэхээр оруулахгүй бол ажил нь явагддаг юм уу? Энэ зарим компаниуд ийм байх. Та энэ дээр ямар бодлоо? Өнгөрсөн 21 жилийн хугацаанд Монс компани үйл ажиллагаагаа явуулж явах хугацаанд одоо энэ компани зүгээс ч гэдэг юм уу тийм ээ төрийн ямар нэгэн албан тушаалд очиод ажиллаж исэн тийм түүх байсангүй л дээ. Тий. Өөрөөр хэлэх юм бол одоо тийм лобби маягийн үйл ажиллагаа явуулах нь нэг тийм сайн талтай биш. Альва нэгэн компани ч гэдэг юм ер нь хаач байдаг л асуудалтай энэ бол лобби маягийн үйл ажиллагааг бид нар ямар үед явуулах ёстой вэ гэвэл мэргэжлийн холбоотоор дамжуулж явуулж явах ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо Монгол улсын эрүүл мэндийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ одоо энэ төрлийн компаниуд хамарсан энэ одоо эмийн холбоо гэж байдаг, эм үйлдвэрлэгчдийн холбоо гэж байдаг. Тэгээ бид бол энэ холбооныхоо үйл ажиллагааг тал талаас нь маш их дэмждэг. Өөрөөр хэлбэл одоо холбоогоор дамжуулаад бид тодорхой хуулиудыг батлуулахад эрүүл мэндийн яамд оруулах тийм ээ ийм ажлуудыг бол хийдэг. Энийг бол лобби гэж нэрлэдэг л дээ. Тий, олон улсын хэмжээнд ийм асуудлууд бол байдаг. Энийг бол зөвхөн нэг компани хийх ажил биш. Мэргэжлийн холбоо. За ялангуяа бизнесийн байгууллага дэмждэг Монголын байгууллага, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим байж. Тэгэхээр бид нар энийгээрээ дамжуулж төр засагтай холбогдож энэ холбоодороо энэ танхимаар дамжуулаад төр засагтай холбогдож тийм ээ одоо яг энэ бизнест хэрэгтэй байгаа хууль дүрмийг батлуулахын ажлууд бол хийж явдаг л да. За саяхан нэг сонин дээр гарлуу та. Нэг Франц эмэгтэй Монгол хүүхдийг аваад өсгөөд хүмүүжүүлээд Монгол хүүхд тухайн оронтой сургуульд очиж хүүхд төрлийн амжилтанд нь тэргүүлээд ирсэн. Манайр эргээд асууж юм лээ. Энэ Монгол хүүхдтэй өнөө Монгол улстай хүндээ байна уу гэх юм те. Тэр Монгол хүнийг капиталжуулах, ашиглах, хөгжүүлэх энэ тал дээр та зөндөө ажил хийж байгаа тийм ээ. Тэгэхээр яг бүр бодтойгоор ингээд Монгол хүн чинь ингээд одоо их нүүрсээр бол антрацит нүүрстэй бүр өндөр илчлэгтэй ийм төрлийн сайн чанарын нүүрс гэдэг шиг ийм чанартай хүмүүс юм байна. Энийг тэг хөгжүүлэх талаас нь төр засаг бидэрч одоо тийм спортын ордонч хүрээд өгчихгүй тэр чөлөөтэй боловсрох, хөгжих нөхцөлж бүрдүүлээд өгчихгүй. Энэ тал дээр группүүд том хувийн хвшлүүд яг оновчтой юу хийж байгаа бол гэж та бодож байна. Яг ер нь бол Монгол хүний аян бүхний потенциал өндөрлөлтэй. Ямар сандал бид нар компани Монгол аян сэтгэлгээ гэж байгаа. Манай компани бол яг харахгүй Монгол хүний аян сэтгэл, аян ухааны бахархдаг, шүтдэг, эрхэмлдэг компани болно. Тийм учраас бол бид нар компани дотроо залуучуудаа хөгжүүлэх гэсэн, хүмүүсээ хөгжүүлэх гэсэн. Одоо ер нь заримдаа манай байгууллагуудаа саяхан нэг ирсэн хүн дэгжсэн танах чинь компани юм уу сургууль юм уу гэж. Яасан гэсэн манай дөрөв давхад сургалтын зал байдаг. Сургалтын танхимтай. Гэхдээ эрэхтэл нэг бол өөрөө чинь сургалтанд сууж байгаа гэх юм. Нэг бол танаа хүмүүс тэр сургалтанд сууж байгаа гэх юм. Үнэхээр бид нэр бол 7 ногтоос 2-3 удаа төрөл бүрийн сургалт хийж байгаа. Залуу менежерүүд зориулсан сургалтууд явуулж байгаа. Захирлуудад явуулсан зориулсан сургалтууд явуулж байгаа. Маркетингийнхэн зориулсан сургалтууд явуулж байгаа. Санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалтууд явуулж байгаа гэдэг маш олон сургалтууд явуулж байгаа. Хүмүүсээ бид нэр хөгжүүлэх ёстой юм байна. Нөгөө талаар манай маргаашийн манлайлагчд гэдэг залуучуудын клуб байдаг компани дотор компанийнхаа залуучуудыг хамраасан. Эдгээр маань бас залуу хүний хөгжил өөрөө л ганц маркетинг, менежмент биш, хувь хүний хөгжих, хөгжлийн чиглэлээр маш олон лекц сургалтууд зохион байгуулдаг л да. Эдгээр энэ ажлын нь бас
нэлийн дэмждэг. Тэгээ ер нь яг хөө Монгол хүний оюуны потенциал бол үнэхээр одоо зөвхөн манай Эрдэнэ чимэг маань одоо яг удамшлсан хүн генетикийн учраас бас ярих баг. Тэгээ миний хувьд бол юу гэхээр ингээд хэвлэлийн материал зүйлүүд Монгол хүний тархины дундч хэмжээ бол ер нь дэлхийн дундчаас бол дээгүр гэсэн нэгдүгээр тийм үзүүлэлт байна. Хамгийн сүүлийн үзүүлэлтээр бол IQ-гаараа монголчууд 5 дугаарт явж байгаа гэсэн мэдээ байна л да. Тэгээд нөгөө одоо Америк нэгдсэн улс гэтэл 7-д явж байгаа жишээтэй тий. Хятад гээл тэгэхэд одоо 9-р байранд орж байгаа жишээтэй. Тэгэхээр эндээс харахад бол үнэхээр энэ бол юуг илэрхийлээд байна вэ гэхээр Монгол улс маань үнэхээр одоо газрынхаа дор маш их баялагтай. Газрынхаа дээр бол хүний асар том бас баялаг байна л гэдгийг харж. 90-ад оны ихээр Японы нэг нэртэй бизнесмен ирсэн л дээ лекц уншиж байсан. Тэгээд тэнд бол одоо бодоход засраагаа ерөнхий сайд юу байсан юм шиг байна. Засраагаа юу байсан юм шиг байна. Юу гэхээр хэрвээ би засраагийн оронд байсан бол тэр хүн ярьж байсан. Би 2.5 сая монголчуудын толгойг нь ашигланаа. Тэгвэл дэлхийн гарнаа гэж. Өөрөөр хэлбэл тэр хүн бол нэгэн одоо бидний хөгжлийн замыг л заагаад байна л гэсэн үг л дээ тийм Японд. Яг үнэ. Тэр Франц хүн бол одоо Монгол хүүхдийг ингээд ашиглаад бараг муугар хэлбэл бизнес хийж штэ. Тэр хүүхд чинь бүх төрлийн амжилтаа гараад ирэхээр энэ чи эргээд хийжээдэг юм байгаа зү тийм. Тэр Монгол хүүхдтэй байх юм шиг та тийм өвшөө экспортлогдчихсан байна. Таны ардталтайгаа зураг би Тэмүүжин гэж харлаа, Жамуух гэж харлаа. Гэхдээ сэлэн байхгүй энэ хиний зураг. За ёо Дард дэрмгээд нэг сайхан зураач байд юм аа. Тэгээд Чингисийн 9 өрлөг гэдэг зурсан. Би нэг удаа үзэсгэлэнд очсон Чингисийн 9 өрлөг гэсэн. Тэгээд сайхан сэлэнтэй баатрууд байсан л да. Монголд ер нь манай Чингис хааны ихнийг зурхаар дандаа сайхан дайчин ирсүүд зурдаг. Тэгээд ганц номын хүн харагдсан. Тэрийг бол би яахаарахгүй Шихийн утаг гэж бодсон. Тэгээд асуусан Шихийн утаг байна. Тэгээд өөрөөр бид нэр оюун санааг дээдэлдэг ус тэр үеийн одоо Чингис хааны одоо оюун санааны талаас нь одоо зөвлөх нь болж ажиллаж байсан сайхан оюун хааны ахуй потенциалтай тэр хүний хөндлөөд одоо Шихийн утгийн зургийг хөдөлж авсан. Ерөнхийдөө жаахан хөрөг зураг сонирхдаг л доо. Тэрнийг бол бүр зориуд өрөөндөө хатаж авсан. Үй хатдаг монголчууд маань агуу ардсан байсан шүү. Тийм ном барьсан баатарангуудаа харлаа л та. За ингээд ямар ч үсэн манай өнөөдрийн нэвтрүүлгийг ийм хурдан төгсөж байгаа шиг тийм ээ ярих юм их байлаа. Жишээ нь тэр инновацийг Монгол хүний оюун санаатай холбоо төгжүүлэх юм бол одоо дэлхийд жинхэнэ нөгөө нэг аян дайн гэдэг шиг юм болох үгүйсэх харахгүй юм бай тийм ээ. За энэ тал дээр би яах аргагүй Улаанбаатар захирлыг бол эргэлэгчийг бол тэргүүлж ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Монголын инновацийн холбооны ерөнхийлөгч та өөрөө эрдэмтэн хүн тэгээ Монголын маргаан ханхны цорын ганц лаборатори эзэмшний нэгтгэний ажлыг хийлгэж байгаа ч гэж би бас ойлгож байгаа. За тэгээд танд Монгол хүний одоо нүүрс биш тийм ээ. Нүүрс ухаж биш. Монгол хүний оюун санааг хөгжүүлж дэлхийд экспортлох ажилд чинь амжилт хүсмээр байна. Танд ч гэсэн бас одоо монголчуудаа үнээр чанартай энэ тариагаар хангахад та хэллээ шүү дээ. Ингээд хамгаалтын системтэй байна. Тэгээд том найдвартай компаниудаас импорт хийдэг юм байна гэж би ойлгож байна. Тэгээд ч угаасаа гудамжинд ирнэ хаан бууз юу хоёр. Монос хоёрын сүлжээ бол одоо хамгийн их шүү дээ тийм ээ. Тэн дээр эргэлзэхгүй нь яг эргэлзэхгүй нь гэхээр удаан оршин тогтнож байгаа гэдэг чинь чанараа барьж байна л гэсэн үг шүү дээ. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсонд үнэхээр их баярлалаа. Тийм та нар тэргүүлэгч. Тэгээд нөгөө түрүүний захиасаа дахиад хэлчихье. Монголчууд үнэхээр өнөөдөр орон сууц бол хүний бүх хэрэгцээний суурь хэрэгцээ. Тэгээд энийг энэ төр зэсэг бол одоо ойртой хэрэглээд амжихгүй бах. Та нар чадах ятгаараа тийм ээ хүний хүмүүсийг ялахгүй тэгээд нэлээд боломжтойгоор энэ орон сууцчлах ажилдаа идэвхжүүлэрэй гэж одоо хүсмээр байна тийм ээ. Энэ л одоо хийж байгаа шүү. Энэ л одоо энэ л бидний проблем байхгүй одоо түнс бид нар цалин авах хэрэгтэй юм биш.
Үнэхээр орон гэртээ болчвол дараа дараагийн асуудал хүн бодож эхэлнэ, сэтгэж эхэлнэ, тийм ээ. Бүтээмж гарч эхэлнэ. Дээрээс нь энэ байгууллагын соёл эзнийхээ соёлоос их хамаардаг гэсэн. Тэгээд таныг танаа ажилчид бүгд хүндэлж хайрладаг учраас энэ байгууллагын соёл тэргээр илэрч байгаа хаа гэж би бодож байгаа. За тэгээд та бүхэн баярлалаа. За баярлалаа. За мөн ийм сайхан нэвтрүүлэг хийгээд тэгээд энэ ер нь энэ нэвтрүүлэг бол хүмүүс нэлийн хүрдэг нэвтрүүлэг бид нараас өөрсдөө үздэг. Тэгээд ялангуяа одоо амьдралынхаа гарааг эхлээд цаашдаа бизнес эрхлэх гэж ч юм уу явж байгаа залуучууд маань бас тодорхой хэмжээнд хэрэг болдог ийм сайхан нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулж хийж байгаа танаа студийнхан танаа телевизийнхэнд бас баярлж явдгаа хэлье. За баярлалаа. За эрх мөндөд үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлгийг өгөр өдөрлж анхаарал тавьж үзсэн баярлалаа.